Сайн байцгаана уу? Энд байна. За, та бүхэндээ нуудаа цүлийн үйлдвэрлэлээр явах тухай бас жоохон хэлж өгье гэж бодсон юм. Тэгэхээр хүмүүс энэ талаар нэлээд цүлийн үйлдвэрлэлээр явах талаар бичсэн номуудыг уншаалаа. Би цүлийн үйлдвэрлэлээр явж байгаа юм байна ч гэдэг юм уу. Бодох сэтгэх тийм тохиолдол байдаг л та. Ер нь цүлийн үйлдвэрлэлээр явж байгаа гадынхан бол яг нэг цүлийн үйлдвэрлэл гэж ямар үйлдвэрлэлийг хэлээд байгаа юм бэ гэхээр Библийн хувьд болохоор илүү чамайг шалгаж байгаа, чамайг бас сургаж байгаа. Тэгээд бас яг хүнд хэцүү замаар туулж байгаа тийм үйлдвэрлэл байгаа. Тэгээд энэ бас махан биеийн хувьд ч юм уу, сүнсний хувьд ч юм уу аль аль нь байж болно, санхүүгийн хувьд ч юм уу байх боломжтой. Тэгэхээр шалгалт авж байгаа багшийн хувьд одоо яг шалгалт өгж байгаа үед тухайн оюутан ч юм уу, тухайн хүүхэд маань одоо тийм багшны ингэдэг гэсэн заавар өгдөггүй байгаа. Гэхдээ харин цүлийн үйлдвэрлэлээр явж байгаа шалгалтын үеэр бол харин эсэргээрээ бурхан тэдэртэй маш их хамт байдаг. Яг Мосестэй хамт Израильчууд ингээд Египтээс гараад явж исэн тэр 40 жилийг харах юм бол бурхан заавар шалгаа өгч, хоол ундаар хангаж явж исэн ба. Тэгээ энэ үед бол тэр хүмүүс боолчлолт байгаагүй, эрхчлөөтэй байсан ба. Египтийн боолчлоос гараа явж байгаа. Тэгэхээр цүлийн үйлдвэрлэлээр явж байгаа хүмүүс бол ингээд сүнслэг хүлээс нь боолчлолт байгаа хүмүүс тэрийгээ одоо тийм цүлийн үйлдвэрлэлээр явж гинэ гэж бодож байгаа бол тэр нь буруу зүйл юм. Тэгээ тэрийг ялгах хэрэгтэй. Хэрв та сүнслэг хүлээсээр одоо хүлээгдээд удмын хараалтаа ч маш өвчин зовлонтой энэ төр байх юм бол тэр сүнс одоо тэр бол цүлийн үйлдвэрлэл биш юм. Тэр бол та бузар сүнсний дарамтанд байгаа хэрэгэ гэсэн үг. Тэр Египтийн боолчлолт байгаа хэсэг бол өөр штэ. Тэгэхээр нүүдг нь эрхчлөөтэй цүлээр явж байгаа хоёр ч өөр байгаа. Тэгээ тэрийг нэгдүгээрт нь та эрхчлөөтэй гэдгээрээс мартчихлахгүй. Бурхан тэр эрхчлөөнд гаргасан ба. Тэгэхээр та үнэхээр итгэлийн амьдралаар алхдаг тийм хүмүүсийг дөнгөж итгэж болон готн шууд цүлийн үйлдвэрлэлээр ер нь багтаа явуулаад идэггүй хүн яг сүнслэг бузар сүнсүүд дайрах тохиолдол байж болно. Дөнгөж итгэж болно. Болохоос өмнө ч юм уу хүлцэн дайрцсан харанхуй хандлаас гэрэлт гарч байгаа хэсэг бол өөр хэрэг. Тэгэхээр цүлийн үйлдвэрлэлээр явж явах үед илүү тийм юу гэмдэ илүү ганцаардсан ч юм уу те эсвэл нэг тусгаарлагдсан юм шиг түнчлэн бас маш их тийм хүлээлттэй байдаг үе байгаа. Ингээд эзнээс заримдаа дуу хоолой сонсгой болчдөг хаана байна ч юм уу эсвэл ямар нэгэн одоо байдлаар одоо амлагдсан газар орох гээд идэг тэгсэн мөртлөө орохгүй нэг хүлээгдэж байгаа тийм үе байгаа. Энэ үед ингээд тренинг буюу ингээд сургагдж байгаа үе байгаа. Сургагдж байгаа үе болохоор одоо шил олимпийн тамирчин бол хэрэг уралдаанд гүйж төрүүлгэж байгаа болвол бэлтгэл маш хангах ёстой тийм үе байгаа. Хөсөөд дуслуулан бэлтгэдэг тийм үе байж магадгүй. Тэгэхээр зарим хүмүүс болохоор цүлийн үйлдвэрлэлээр явж байгаа одоо маш их өвдөж зовж байгаа цүлийн үйлдвэрлэлээр явж байна. Хизээ гарах юм бол доо эсийг хүлээгээ сууж гинэ гэж хэлдэг. Тэгэж болохгүй байгаа. Тэр бол одоо гэдгийг бурхнаар амлагдсан миний шархаар та нар эдгэрсэ гэж бичсэн болвол одоо эзний амлсан төлгөө та нарт жишнээ цүлийн үйлдвэрлэлээр явж исэн гэсэн байж байгаа учраас хангалт байна. Одоо санхүүгийн амар хүндрэлд ороод өөрийнхөө буруу хийсэн үйлдэлүүдээсээ болоод ч юм уу мөрөд тоглоод ч юм уу эсвэл буруу тавиад буруу хөрөнгө оруулалт хийгээд ч юм уу эсвэл зээл төлж чадахгүй зээл аваад одоо авцсан ч гэдэг юм уу олон шалтгаанаас болоод унж байгаа бол тэр нь яг одоо хоногийн хоолгүй болцсон тохиолдол яг эзэн яг үндэл эзнээс биш байгаа. Харин үнэхээр компани ч юм уу амар том одоо цүлийн үйлдвэрлэлээр явж санхүүгийн хүндрэлүүд бас нэлээд байдаг. Гэхдээ үргэлж хангалт байдаг. Сайн арах юм бол Израильчууд цүлийн үйлдвэрлэлээр явж байхдаа яадаг вүлээ? Байнгын хангалттай байсан ба. Яг магадгүй нэг адилхан хоол 40 жил үдээд уйдаж өхөө шахсан байж бас болно л доо. Гэхдээ ямар ч тохиолдолд яг вүлээ хангалт байсан баг. Тэгээд жишээлбэл дэд хууль 29-5-ыг уншия. Би цүл та нарыг 40 жил удирцсан. Тэгэхэд өмссөн хувц чинь урагдаагүй, хөдийн чинь гуталч элэгдээгүй билээ гэж байгаа. Тэгэхээр маш тийм бас хамгаалалтай байгаа байхгүй нөгөө талдаа. Өмссөн хувцны яасан гэж 40 жил өмссөн хувц урагдаагүй. Хөлийн чинь гуталч элэгдээгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр гайхамшигтайгаар preserve буюу хамгаалсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үед хувц хунар ч юм уу хоол ундны бас зовлон байдаг байгаа. Ялангуяа өвчин зовлон бас цүлийн үйлдвэрлэлээр явж хат байдгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна. Тэгэхээр ингээд өвдөж байгаа өвчин буюу эзний одоо тийм чөтгөрийн тэр дарамтуудыг хараад би одоо цүлийн үйлдвэрлэлээр явж ин да хизээ эзэн гаргаж өгөх юм бол доо гэж тэгж болохгүй. Яг бол чи деволыг эсэргүүц тэгвэл чамаас нисэн одно гэсэн байхгүй. Эсэргүүц үүрэг нь биднэрт байгаа юм. Чи бурхан зархидж байгаа. Тэгээ бурхан зархидж деволыг эсэргүүц үүрэг нь биднэрт байгаа. Тэгэхээр Тэгэхгүй бол тэр девал чамайг дарамтласаар л байх болно.
чамааг ингээл улам чигдээл одоо хумсаар бол улам шигтгээл улам эсвэл одоо ингээл хүлээс нь бол улам чангараал тэгэл байх юм. Тэрнээс гарах гэж хүлээх юм бол тэрний ард гарахгүй. Цүлийн үйлдэл бол явсараад гарчин тэмцэлд чинь эзэн арталт нь гаргаад өгчин илүү чамааг л сайжруулдаг эцэд жиний сайн сайхны төлөө болж байгаа. Илүү бэлтгэгдсэн, илүү хүчтэй тийм болж байгаа. Тэгэхээр мэдээж хавчлага зовлон байж болно цүлийн үйлдэлээр явах үед. Тэгтээ тэр нь одоо юу гэдгийг бүр ингээд чиний давшгүй ч юм уу бол тийм биш. Тэгэхээр сүнслэг жишээлбэл гэр бүлийн хэрүүл маргаантай байнгут одоо цүлийн үйлдэлээр явж ин даа гэж ярьж байгаа юм баахгүй. Тийм биш. Гэр бүлийн хэрүүл маргаан ингээд угаасаа зөвшөөрөөгүй. Тэр нь буруу зүйл. Харин та яагаад хэрэлдээд байгаа тэр хэрүүл маргааны учрыг олох ёстой гэсэн үг байна. Тэр өвчин зовлон байна. Гэр бүлийн хэрүүл салалт энэ төр нь бол цүлийн үйлдэлээр явж байгаа зүйл биш. Харин ч сүнслэг бузар сүнсээ тулаан байгаа. Та тулалдах ёстой гэсэн үг байна. Цүлийн үйлдэлээр явж байгаа үед илүү одоо юу гэдгийг эзний хүсэмжилсэн ардаас нь эзэнгүү бол үхсэн илүү одоо бурхан руу ойртох хүсэл тэмүүлэлтэй түнгээр амьдрах чадхааргүй дуулаг нь хүссэн тэгээд илүү тийм хүлээлтийн байдал юм тодорхойгүй байдалтай байх ч юм уу эсвэл одоо олон хийх ажил ихтэй ч юм уу тийм байх боломжууд байдаг. Тэгэхээр ялгаатай болгоомжтой тэр ялгах явдал маш чухал байгаа. Тэгэхээр ялангуяа удаан өвдөжтэй ч юм орондоо хөвтөж байгаа бол одоо миний үйлдэл хизээ дуусгаж байгаа гэж хэлхийн оронд эзэн Есүс Христосийн шахаар би эдгэрсэн. Би энэ эдгэрлийг авах хэрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй тийм байна. Тэгэхээр эзнийг хүлээхээс илүү бурхан бидэнд өгсөн эрх мэдлэр тэмцэх ёстой гэсэн. Та үнэхээр цүлийн үйлдэлээр явж гин гэдгийг мэдэх юм бол төвчээртэй бөгөөд сайн байгаад харин шалгалтандаа сайн тэнцэх ёстой гэсэн үг байгаа. Тэгэхээр сайн ялгаараа цүлийн үйлдэлд бол та явж явах үед та эрхчлөөтэй байгаа. Та эзнийг сайн мэддэг байгаа, эзэнтэй алхдаг байгаа, эзний дуу хоолойг сонсдог байгаа. Тэгээд шалгагдж байгаа тийм сургагдж байгаа үе байгаа. Харин зовлон жинхэнэ одоо үгэн зовлон туулж байгаа үе болвол юу юм бэ гэхээр эзний нэрээр хавчдж байгаа эсэг бол өөр хэрэг шүү. Харин жинхэнэ одоо өвдөж байгаа ч юм уу те үнэхээр хувц сунаргүй болцсон, амар татвартай тулцсан, яалтсан эсвэл гэр орон гэрлэлт чинь бодоо олчихсан юм хэцүү байдалтай байгаа бол та харин бузар сүнсний дарамтнд байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг сайн ялгах хэрэгтэй. Бурхны амлагдсан амлалт юм уу Бурхны одоо зөвшөөрөгдсөн зүйлүүд нь биелэхгүй байвал тэр нь болохоор та ямар нэгэн хараал юм уу ямар нэгэн дарамтнд байна гэсэн үг. Харин та үнэхээр эрхчлөөтөө сүнсэн дотроо эрхчлөөтөө мөртлөө ямар нэгэн хүлээгдэж байгаа эзэн рүү илүү тэмүүлсэн илүү сургагдсан тийм байвал даачаа шатанд гарах гэж байгаа ч юм уу тийм байх юм бол илүү цүлийн үйлдэлээр явж байна гэсэн үг байна. Тэрийг ялгах хэрэгтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Алиас гэдгийг мэдхэд ерөнхийдөө чөтгөр хөөгдөл мэдэгдэн дээ. Тийм учраас та бүхнийг ялгаасаа гэж хүсмээр байна. Гэр бүлийн удаан хэрүүлтэй зовлонтой байвал одоо би цүлийн үйлдэлд явж ингээд 20 жил одоо гэр бүлийн хэрүүл маргаантай архиад байнгын хэрүүлтэй энэ төр байчаад би одоо цүлийн үйлдэлд явж ин гэж байгаа бол би тэрийг бол би буруу гэж шууд хэлмээр байна. Та харин гэрэлтэй аврахын төлөө залбирж өрөөж учрыг олох хэрэгтэй. Юунаас болсон бэ? Юу болохгүй хийсэн бэ? гэд эзнээс харин эзнийг хааж асуух явдал чухал байгаа. Тэгээ бурхан үнэхээр сайн таныг сайн амьдарч ялангуяа гэрлэлт чинь сайн байгаасаа гэдгийг хүсдэг байгаа. Тэгэхээр үнэхээр тэрийг үнэхээр юу юм бэ? Таныг бас эдгэрээсэ гэж хүсдэг байгаа. Тэр бурхан бол сайн аав гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгвэл таныг сурахын төлөө янз бүрийн замаар явуулахыг бол бурхан зөвшөөрдөг. Тэр бол өөр хэрэг байгаа. Тэгэхээр та цүлийн улирал уу эсвэл бузар сүнсний дарамт гэдгийг ялгах явдал маш чухал шүү. Тэгээ Библийг уншихаар аяндаа ялгадаж эхэлнэ. Цүлийн улиралаар явж исэн дэрийг харахад эрхчлөө бидэрт байдаг, эзнийг дуу хоолойг сонсдог, уцч урагдахгүй хоол ундтай байдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд эзний амлагдсан зүйлүүд бол бурхан авч тэр цүлийн улиралаар явуулдаг байгаа. Жишээлбэл гэрлэлтийн чинь ч юм уу эсвэл одоо юу гэдэг эрүүл мэндийн ч юм уу авч явуулдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байгаа шүү. Тэгээд бурхан танд маш хайртай гэдэг бити мартаараа. Тэгээд цүлийн улиралаар явж гин гэж бодож хүлээж байсан бол харин бузар сүнсээ хөөж тэмцэрийг ялангуяа та өвчтөе орон дээр удаа хөвцсөн бол гэрлэлт чинь хэцүү байгаа бол эзнийг хайж гуйж бас зөвлөгчөөс бас зөвлөгөө аваарай гэж хэлмээр байна. Тэг гэр бүлийн асуудалтай холбоотой миний подкастуудыг бас сонсож болно шүү. Тэгэхээр үнэхээр цүлийн улирал мөн үү биш үү гэдгийг эзнээс сайн асуугаараа. Та намайг шалгаж тестэлж байна уу? Би эсвэл харин өөрөөсөө ч юм уу ямар нэгэн болоод юм дарамтанд орсон байна гэдгээ сайн хараа. За, бурхан танд хайртай.